Өвцгэй. Танцханын дах юм чи танцхан боломжхад атуя плейкоц өнөдөр хашаад авах вэ готруу явах уу улам хах уу эсвэл загс барах уу урашит гава аса экологи мессаж ми ай кэбэтэгэ нэцо пэра эн бол түрубэй найзо Нэрхтэр мэхэн босгоод галатөрө чир загсумхлээ оё томбай татла зурга алла тайлла май тоён бол татхо урашит кава аса экологи мессаж ми ай кэбэтэгэ нэцо пэра эн бол түрубэй найзо нэрхтэр мэхэн босгоод галатөрө чир загсумхлээ оё томбай татла зурга алла тайлла машина аса колын замадэм хотын амьдрал ард үлдээ юу чамаагүй хашаа чамаагүй голом хангийн сайхан дусан жүлтэй дарин гайсахаа Өөр амар замагтай. Ном. аял урашит экологи мессаж ми ай кэрбэтэгэ нэцо пэра эн бол түрубэй найзо дараагийн видеор бол тайто хүрээчээ Битүү замаг байна. Хүн байхгүй. Загас арчлаа. Ялган арчлаа. Кам 405 шок явж байна. Эргэлдээл энэ санийг аваа. Тэгэл жарахаа энэ алган гараад ирдэг шээ. Ханаас чи алган харагдахгүйсэн. Гэтэ шууд алган нэгдчихсэн. Энд ч тэ гоё газар. Цаг 12:32. Плетэ дүүргээ тавьчлаа. Бас адилхан хоорыг 5 макс авсан хүн над руу бичээд би яндангийнхаа хаалтыг хамгийн бага дээр нь тавьсан чинь 10 цаг атсан штэ гэд. Нэр би өмнөхдөр бас тийм яндангийн хаалт тэрөөсөө оролдож үзээгүй хамгийн их дээр нь л явуулсан. Уухаа минимум дээр нь яндангийн хаалтаа хамгийн бага дээр нь тавьчих. За ингээд бид нар унтах гээд манай нэлэх их нэртэй тэнд байна. Би энэ ч унтана. За ингээд хэдэн цаг асахын үзье да.
Сайхан амарсан юм уу зөвлөсөн? Зөглөний минь цаг 8:33. Хэлэт дууссангүй. Шүн бол өстой янзын сайхан унтлаа. Ингээ харъя. Ийм үлдчих шин. Энүүгээр байна. Өмнөхтэйгээ харьцуулбал одоогийн байдлаар 8 цаг асахад ерөөсөө энд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр яндангийн хаалтанд учир их байна. Яндангаа хаалтаа баг дээр тавихад ийм сайн удаан асч чинь. Дээрээс нь шинээр бас нэг өөр Монгол үйлдвэрлэгч байгаа пелет туршиж чинь. Манай бас нэг үзэгч туршаад өгөөч манайх хийж байгаа гэж хэлсэн. За энэ пелет бас ялгаагүй сайн асд юм байна. Үнс бас баг гард юм байна. За өглөөний цагаа үз. Дээр нь халуун ногоотой саусаж. Овен 150 дээр зааж байна. Нэг овентэй хүн байна да. Овендал юм хийгээд ах намар биш үү? Басарчжээ. Нэг талд нь криспи гоё болоо. Дантлын цаоногон дээр камер дүргэж шууд зурхаа харагдсан. Жаргахаа монголчтой хийгээл ерөөсөө алхнууд чав. Шин дээрээ махна ярьсан бол тээ. Тэгвэл одоо байраа суучихгүй юу? Майхан дотор одоо энэ подологтой суугаар л байна. Гадаа бол гэхдээ хайцмууд улаа нэг хасах там авлах шүү. Нэрэ бүр хоол руу ингэж ицрээд татах гад. Одоо дөнгөж шүдэнд хууж байгаа. Бор олонд орох гад бэлдээд байна да. Дэлхийн хамгийн хурдан гар гэж байна шүү дээ. Бацдаг. Тэр 5 сар үрчилж байна. Яг 5 сар уу? Тасамдаа саалаад 4 цаг явж ирээд ирээ цалт. Надад яг бас нэг цаоног моног гаргаж хаана камплахгүй гэдгээ хайж нэлээ. Камп сетап хийгээд ингэж бас бараг 4 цаг. Тэгээ эцсийн үрдэнд нь яг ийм сайхан тухтал юм. Талхтай ганцаараа барьна гэдэг чинь чанга юм байна. Майхан хийсэд юу мөсөн дээр ялангуяа зөөр ингээд хийсэд яваад өгсөн гурсаа. Дэшиг хийсч үү гэж хэвчээ чанга нэг том зонтойгоор хийсч байгаа шиг. Эцтэй 2 удаа хийсч унлаа штэ. Олон мөртөлийн төлөвлөгөө ингээ мөсөн дээрээ бариад майхан дотор ингээ суух байсан байхгүй. Энд чинь өдөр нь бол алган зурхаа, зэвэг, аз тааруу тул оз ирвэс. А шөнө нь бол налим гараад ирдэг. Нэг цаанаас ингээ. За яа их үү? Байгалийн давчгүй хүчин зүйл. Одоо цаг 10:34. Энэ үлдчихэж байгаа пелетийг хардаа. Энд явж байна. 10 цаг ас чинь ийм их пелет үлдчихээн. Ийм зуух байж болд юм уу? Арай дэндүү жаргаад байгаа юм шиг. Манай хоёр ингээ бүр балкон дээр гарцсан юм. Агаарч юм тий. Гадаа ямар байна? Аавын загас сарайч гинэ. За гадаа юм байна.
Ой, жижиг карандаш. Ахнаар одоо тий харандаа гэдэг юм. Зөө ийм өөрхөн жижиг цорхааны хөхт. За том бол чарах хийж байгаа. Жишээ нь ленокнуудаас дурхан төрүүлж орж ирээд байх болтой. За энэ таваа том юм орсон шүү. Юу вэ? Яа. Дахиад зурхаа. За эдгэр чи харин ленокноос төрүүлж орж ирээд ингэ бариулахгүй байна л да. Ийм зурхаа. За тий. Арваа жилийн өмнө ийм Rapalaгийн Pro Wear гэдэг ийм биелэг авч ирсэн. 3 нонгорхоо. Тэгээд неопрен материалтай, ус нэвтрэхгүй. Тэгээд дулааны сайн хамгаалттай учраас өвөлч гэсэн ер нь асуудалгүй. Даарахгүй усанд бас гараад өрнө. Сайн бил. Нэг юм оролдож шүү. За нэг юм орсон. Дахиад зурхаа. За ингэ. Дахиад нэг юм орсон. Дахиад нэг зурхаа. Заашгүй явуудаг л. Бас жижиг юм аа. Зурхаа айгүй их сэт авах шиг байна. Таархал юм бол гусаад байна. Ай, нэг юм оролдож байна. За авсаа. Оо бас хөөрхөн том юм. Дахиад сурхаа. Зэмэт. За жарахад эсгэхгүй байна л та. За дахиад ялтсан шүү.
Оролдож байна. Орсон. Том алгана. Идэж ир хөрхөн том алгана. Хөрхөн том алгана. За энийг хүнсэн давна. Өнөөдөр шарж идэ. Алга нь бол сүргээрээ явна. Энд дор сүргээрээ тэгвэл ороод ирсэн байгаа л. Шарж идэхэд ер нь хамгийн гоё амттай нь алган санагддаг шүү дээ. Яг ийм дундаж томхон хэмжээтэй. Усанд deep fry гүнзгий шараад идэхэд бол их гоё. Ер нь зэвийг зурхаанаас илүү гоё амттай санагдав. Шөл их ч гэсэн алган хадран хоёр их гоё хөлдөө шүү дээ. Алганы ухаан алдуулдаг ухаа гэж нэг шөл байна да. Ухаан алдуулдаг нь юу гэж байгаа юм бэ гэхээр нөгөө загсанд явхад их хөвчлэн ядарсан очдөг байхгүй. Тэгэхээр оройн нэг 4-5 алган нийлүүлж байгаа. Тэгээд толгой сүүлийг нь төмс луунтайгаа чанж төмсөө бүр барыг бутартал нь зотон шиг болтол нь чанж ягаад. Тэгээд яг алганыхаа үндсэн махыг хийгээд гол нь укроп хийх хэрэгтэй. Хард перц хийх хэрэгтэй. Тэгээл уухт чинь зөвөр мах нь бутраал ядарсан улсууд чинь зөв шууд нойрон хүнэл хойшоо унцгаадаг. Тэгээ бид нэр ухаан алдуулдаг ухаа гэдээ хэлсэн. Эндээс нэг зэвэг өрч. Уул нь камерд бол харагчлаа л. Алган цорхаанууд нь төрүүлж өмнөр нь орж идээд байгаа хэл. Холдоо л энэ хороо. Соо үзэж чинь. Ленок. За, хүсэдээс ленок маань гараад ирлээ дээ. Ай сайхан. За нэг алган нэг ленок хүнсэн давхад болох хаа. Өнөөдөр шарж иднэ. Дахиад оролдож байна. За дахиад нэг алгана. Зэн сайхан. Чаяр шахшгүй. Нэг бэжин зэрэг харах юм.
Чиний ийм олон загас ирсэн шүү дээ. Ямар загас юм бэ? За 100-ны пеллет дуусгаар хаагддаг таг дөнгөж сая хаагдлаа. Энэ таг. Энэ үсэг үүхээр пеллет дуусах шатанда орж ийнэ гэсэн үг. Ингээ агаж болох болоо хаагчих. Яг одоо цаг 16:37 өнгөрсөн 12 цаг 30 минутаас хойш яг 16 цаг аслаа. 100-ны хувьд яндангийн хаалтыг хамгийн бага дээр нь пеллетний баскетыг хамгийн бага дээр нь нэг ясандаа энэ 100-ны хамгийн бага мод дээр нь тавихад 16 цаг асч байна. Урд шин хасах 17 хонсон. Тэгэхэд бол энэ хамгийн бага дээр бол дараагүй 30 30 40 ч гэдэг юм уу маш хүүтэнд бол мэдээж хамгийн бага нь арай багдсан магадгүй. Одоо нөө майхнасаа хамаарат майхны чинь нэгт хэмжээ хоёрт дулаан хадгалтаас хамаарна шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн хамгийн бага дээр бол 16 цаг асч шүү нэг дүүргэл дээр. За цаг агаарын хүүтнээс хамааруулаад энэ өөрчлөгдөх боломжтой. За энэ хоёр нь зэвэг, энэ хоёр нь алганы филе. Тэгээ өөрөөр амталж үзье. Давс бол аль алин дээр нь бас. Энэ бол сой соус. За хоёр зэвгээ эхлээд чи. Энэ чанцсан төмс гадна талыг нь криспи болгоод. Төмс бараг болж ин доо. За болсон. Загсаа гаргая. 15 минут болчихлоо. Вау. За алгана ич. За дөнгөж төрүүхэн барьсан зэвгний филе. Энэ ред чилитэй. Энэ сой соустай. За одоо энэний дараа алгана амс. Төмс бол nice. Янз юм болж. За загсаа. Гашуус сүний гадна гой криспи гэж. Гожул амтолчлаа. Сирачта чику яа. Тийм үү. Сирачта нэг тийм смок юм болж ирээд. Хэр болт юм бэ? Ер нь аялжаатай овонд хоол их амарх юм байна. Цэвэрхэн юм. Тэгээ нэг удаагийн ийм саунд хийвэл бүр амар. Юм давар л угаадахгүй. Миний ажил маш багсан юм. Тийм. Cheers. Cheers. Шүлсэгч шороо галтараад. Бас аялж байгаа хүн гэсэндээ юм нь халдвар болж байна. Хомс уусна канттай болж байгаа. Хорооны завсраа хасах хараад. За ээжд нь аль загсан таалагдав. Сой соус уу, чилитэй юу? Чилитэй юу? Зя. Одоо би чилитэйг нийтнэ. Ээжд нь томор нь нөхч. За алганыг амсъя. Яг заас ингээд чинь алган чи хамаагүй бүдүүш хэрэгтэй юм биш махна. Яг томор татцсан баг шүү дээ.
Дэвгээ үзгүй. Ахаа. Амтнаа Амтчиг текстур нь чиг. яг deep fry хийхэд бол алган гоё л дээ. Илүү гоё л дээ. Энэ удаад бол лив нь илүү гоё. Тийм ээ. За үзүүрт нь балансир хийжлээ. Нэг балансир хийж үзье. Дэлгэн гоё криспи янз болсон. Гэртээ ингэж бэлдээд аваад ирэх юм бол ерөөсөө 10 минут л болно. Тэгээд амттай бол өдөө хийгээд их боломжтой болно шүү дээ. Амжаа. За нараа уулын цаагаар буутсан. Нэлээ хүүтэн болчлоо. Сүүл балансир хийгээд ч тэрөө ер нь загас авах болчлоо. Цурхаа их итэхтэй байна. Ихч байна. Харагдал бол маш агрессив дайрж авч байна. За зэвэг маш цөөхөн таарлаа. Алга нь бол итэхтэй байна. За өнөөдрийн турш бол ер нь шаваагаа хандлал сайхан барьлаа. Баян ангаада баярлалаа. Сонсогч гин үгүй юу? Нуурын мөс бүг гэж хаграад байгаа. Ерөнхийдөө бол метр 20-ын зузаантай их жигд байна уулын мөсний зузаан. Яг ингэж чад пад гэдэг ингээд маш чанга дуу гарч ингэж хагарж байгаа энэ үед загасны итэх хэр байд юм бол. Эннээс үргээд өвөө шавах нь бас багс тийм үү гүм үү? Таад ийм туршлага байвал туршлагаасаа хуваалцаарай, комент бичээрэй. За өнөөдрийн үед ингээ амарлаа. За өглөөний мэнд бид өөрөө өглөөний цагаа уучаад тэгээ шууд юм ороогаа тодлогч юм. Ийшээ шороо 4 цаг хэртэ нэлээ партатай замаар явж иж засмал зам дээр гарна. Тэгэхээр нэлээд чанга зам бид хүлээж байгаа учраас сайн идэж аваад явлаа.